Ер нь Улаанбаатар хотын иргэд бол өөрсдөө орлоготой байх ёстой нэг талтай. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэн одоо жишээ нь хэн байна? Иргэд бол одоо жишээ нь Буузаа хийн үү, Баншаа хийн үү, Гамбираа хийн үү, Боорцгой хийн үү, Шүлөө хийн үү? Хамгийн гол нь хоёр одоо жишээ нь нөхцөл одоо 50 энэ нь бол эрүүл аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэж. Бусад одоо жишээ нь дүрм журм зүйлүүд дээр бол одоо захиргааны хүн дарамтыг бол одоо арилгана. Мэргэжлийн хяналт бол одоо тэр зөвлөлтөнд туслах үйлчлэгээ хийн. Хянаа шалгаад одоо цуцлаад торгоод явдаг юм байхгүй. Цагдаа бол одоо бас ингээл метр зай барьсангүй гэдэг асуудлыг таслан зогсооно. Хүн сурталчилга байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх одоо тийм шуналтай иргэд байгаасаа Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөр хийгээсээ өөрсдийн бизнесээ хийгээсээ тэр Бууз Банш одоо юу вэ тийм юу чаддаг л хийгээд. Зүүн Азийн хотууд, Хятадын хотууд бүгд тийм байдаг шүү дээ. Тэгээ манайхан хаагаа хийждэг, хороо хийждэг, зөвшөөрөл нэрээр дарамталдаг. Шат чадантаа бүгдийг аваач ингэж харгаж хайдаг. Хүний хүсэл мөрөөдөл тэр хөдөлмөр хийх бүх юм байхгүй болгодог. Ховын хөвчлөл өглөө гарахтаа гэрээсээ гарахтаа бол ашигын төлөө гардаг.